Сайн байцгаана уу? Цогц сурах бичгийн 5 дугаар номынхаа 13, 14 дугаар хичээлийг өнөөдөр тайлбарлах гэж байна. 13 дугаар хичээлийн шинэ үг дүрмийг харъя. За, 한국인의 사고 방식 гэхээр солонгос хүмүүсийн сэтгэлгээний хэв маяг гэсэн үг те. 방식 гэдэг маань хэв маяг. За, сэтгэлгээний хэв маягийг нь харахын тулд 외국인들이 한국 하면 가장 먼저 떠올리는 단어 гэж байна. Гадаад хүмүүс солонгос гэх юм бол хамгийн түрүүнд толгойд нь буудаг үг юу вэ гэж байна. За, нэгдүгээр байранд 1위는 한국 음식, 2위는 기술력, 3위는 경제성장, 4위는 한국 전쟁, 5위는 친절한 국민. За, солонгос хоол, техникийн хүч чадал, технологийн чадвар, эдийн засгийн өсөлт, солонгосын дайн, ийдэг, найрсаг, арт түмэн гэж байна. За, энд Монгол 사람들이 생각하는 한국 이미지 гэж байна. Энэ гадаад дотроосоо Монгол хүмүүсийн солонгосын тухай боддог имиж буюу тэр дүр төрх нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь бол 기술력 техник технологийн чадвар, 한국 음식, entertainment гэхээр нөгөө entertainment гэдэг англи үг гэдэг шүү дээ, тийм ээ. Зугац англи гэсэн үг. 경제성장 эдийн засгийн өсөлт, taekwondo 근면한 국민. За, их ажилсаг шургуул түмэн гэж байна. 북핵 문제, хойд солонгосын цөмийн асуудал, 올림픽, 월드컵, олимп, Сөүлийн олимп тийм ээ. Тэгээд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байна. 연예인. За, тэр нэг урлаг соёлын алдартай. 녹색 선장. ногоон өсөлт гэж ногоон хөгжил гэсэн үг тийм ээ. За, ийм юмнуудаар солонгосын имиж бүрддэг гэж үздсэн байна. За, тэгээд 주제 어휘 буюу сэдвтэйг холбоотой үгнүүдийг үзье. 가치관 гэхээр ертөнцийг үзэх үзэл гэсэн үг юм байна. 세계관 гэхээр бас мөн адилхан ертөнцийг үзэх үзэл. Ер нь 가치 гэдэг нь юу вэ гэхээр юмны үн цэнийг хэлдэг шүү дээ, тийм ээ. За, 공동체 의식 гэхээр нийтж үзэл. 서열 의식 гэхээр эренб дарааг ялгарлан үздэг тийм үзэл. Ахмад хүмүүсийг хүндэтгэх, эсвэл албан тушаалтныг хүндэтгэх зэрэг дивэр нь ялгаж үздэг гэсэн үг. 혈연 의식 гэхээр цусан төрлийн холбооны үзэл. За, 가족주의 гэхээр гэр бүл гэх үзэл. 주의 гэдэг маань изм гэж орчуулагддаг. Орос юм уу, англи хэлэн дээр. За, 가족주의 гэж байна. солонгос хүмүүс бол их гэр бүлсэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр 가족주의가 강하다 гэж хэлж болох нь шүү дээ. 집단주의 гэхээр 집단 гэдэг маань групп, бүлэг гэсэн үг. Тэгээд бүлгээрээ хамтрах тийм үзэл санаатай, үзэлтэй. 이기주의 гэхээр амжихан хуваачсан үзэл. 이타주의 гэхээр бусдын төлөө гэсэн санаа, үзэл. 개인주의 гэхээр хувийн бодгалч үзэл гэсэн үг юм байна. За, дараа нь 민족 특성 관련 어휘 гэхээр үндэстний онцлогтой холбоотой үг хэллэг гэж байна те. За, 감성적 сэтгэлийн хөдөлгөөнтэй, 낙천적 өөдрөг үзэлтэй, 논리적 логик уялдаагаар юмыг авч үздэг, 보수적 хуучинсаг, 이선적 за, энэ оюун ухааныг дээдэлдэг гэсэн үгтэй, 열전적 оргилуун сэтгэлтэй, 진취적 итвэхтэй, 활동적 ажил хэрэгч гэж байна. За, ийм шин чанарууд бол үндэстнийх нь нийтлэг шин чанар байна. За, дараа нь нэмэлт үгнүүдийг харъя. 정이 가다 гэхээр сэтгэл дасах. За, энийг бас 정이 들다 гэж хэлж байна. 가다 нь явах гэсэн үг, 들다 гэж орох гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 정 гэдэг маань хүний халуун дулаан сэтгэлийг хэлэх нэ. За, 정이 없다 гэхээр сэтгэлгүй, 정이 많다 сэтгэл сайтай, 정에 약하다 гэхээр зөөлөн өрөвчгөн, 정이
дорожида гэхээр сэтгэлгүй болно, дургүй болно гэсэн үг юм байна. За дараагийн үг хё гэж байна. Ачлалт ёс. За одоо энэ дэр харъя. Хё гэдэг дээр дуу нэмээд хёдо гэд бас ачлал гэдгийг хэлдэг. Хё гэдэг дээр нё гэд нэмчүүд хё нё буюу ачлалтай охин. Аав ээжигээ ачилдаг, ачийг нь хариулдаг тийм охин байх нь хё нё. Хё жаа гэх юм бол ачлалтай хүү гэсэн үг болж болно. За хан гэдэг нь дургуйцалт гомдол гэсэн утгатай байна. Хүн гэхээр баясгалантай, хөгжилтэй, хэммэрвда гэж хэлж болдог. За өөр одоо хүн орсон бас зөндөө үгүүд байгаа. Эдгээр дээр хөгжилтэй гэдэг утга оруулах нэ. Шин парам гэхээр хөгжилтэй зугаатай, өнгөн гэж тууштай, ямар нэг юмнаас няцахгүй, тэсвэртэй байх, төвчээртэй байхыг хэлж байна. Гүнги гэж бас төвчээртэй. За балли гэдэг маань хурдан гэсэн үг. Солонгос хүмүүсийн одоо маш их хэлдэг үг шүү дээ. Өдөр тутамдаа хичнээн олон удаа хэлдэг үг нь бол балли гэсэн үг байна. Тэгэхээр энэ юмыг ингээ хурдан хийж заншсан учраас энэ үг бол амны уншлага болсон гэсэн үг байна. Үри 의식 гэхээр бид гих үзэл. За одоо Европын орнууд ч юм уу, Америк ч юм уу тийм газруудад бол яадаг вэ гэхээр соёл нь одоо хүн би гэсэн төвтэй ярьдаг. За тэгээд миний ээж, миний аав, миний ах гэж ярьдаг бол солонгос хүмүүс эсвэл монгол хүмүүс мөн адилхан одоо бидний гэж ярьдаг. Бидний аав, манай аав гэж ярьдаг. Тийм учраас үри гэдэг энэ үгийг их хэрэгэлдэг. Тийм учраас үри 의식 гэж ийм үг гарсан байна. За энд 3-4 байгаа. Нэгдүгээрт нь мёнсодо. Тэгсэн ч гэсэн хэрнээ гэсэн үг. Тийм мёнсо гэдэг нөхцөлийг бид мэднэ. Инга гэсэн үг те. Тэн дээр дуу залгасан байна те. За 나는 부르는 소리를 들으면서도 못 들은 척 가만히 있었다. За би дуудаж байгааг нь сонссон ч гэсэндээ сонсч чадахгүй байгаа мэт чимээгүй сууж байсан гэж байна. Дэрэн чог, эн чог гэдэг чинь тийм царай гаргаад гэсэн үг байна шүү. Дэдда гэдэг үн дээр эн залгаад чог, дэрэн чог. Мод дэрэн чог сонсч чадаагүй мэт сууж байна гэсэн. 이번 일에 대해서는 인정하면서도 단호하게 대처해야 합니다. гэхээр энэ удаагийн хэргийн талаар одоо хүндий хүйтэн хэрнээ бас одоо ир шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг байна. За 한국 사람들은 солонгос хүмүүс 아는 사람에게는 단득 군데 친절하면서도 낯선 사람에게는 차갑게 대한다는 말을 들을 때가 있습니다. 자, 단득 군데 найрсаг хэрнээ мөртлөө тэгээд танихгүй хүнд одоо хүйтэн хүндий ханддаг 대하다 гэж хандах, харьцах гэсэн үг. харьцдаг гэсэн үг сонсох үеч бас байдаг гэж. 아직도 그 친구하고 사이가 안 좋니? 네, 제가 잘못한 줄 알면서도 너무 부끄러워서 사과를 못 했거든요. За, одоо хүртэл тэр найзтайгаа харилцаа муутай мүү, сайн биш юм уу гэж байна. Тийм ээ, би буруу зүйл хийснээ мэдсэн хэрнээ, мэдж байгаа хэрнээ маш их ичж байгаа учраас уучлал гуйж чадаагүй юм гэж. 요즘 그 드라마가 정말 인기가 많더라고요. 서연 씨도 보았어요? 네, 중간중간 웃음을 주면서도 감동까지 느낄 수 있는 괜찮은 드라마예요. 자, ойрдоо тэр одоо олон ангид кино үнэхээр алдартай байгаа юм байна лээ шүү гэж байна. 서연 чи ч гэсэн үзсэн үү гэхээр тийм ээ. Үе гэхээр 중간 гэж чинь уг нь дундаа гэсэн үг шүү дээ. дунд талд нь хэсэг газар 웃음을 주면서도 инээд хүргэж байгаа мөртлөө 감동까지 느낄 수 있다 гэхээр сэтгэл хөдлөж бас мэдэрч болдог.
аятайхан кино байна лээ гэсэн үг юм тийм ээ. За, Ида хэлбэрийн хувьд Мёнсо залгахдаа Мёнсо гэж залгах нь тийм. Тэгэхээр нэр үгийн арталт ингэж залгадаг гэсэн үг байна шүү дээ тийм ээ. 전기 기술자 이면서도 고장난 텔레비전을 못 고쳤어요 гэж шүү дээ. Ах маань одоо захиргааны одоо мэрэгжлийн хүн хэрнээ эвдэрсэн телевизийг засч чаддгүй байсан гэж юм тий. За, 그는 학생이면서도 밤에는 무료로 아이들을 가르치는 선생님이라고 합니다. Тэгэхээр бид нар оюутан хэрнээ шөнө нь одоо үнгүүгээр хүүхдүүдэд заадаг багш гэж байна лээ гэсэн үг. 라고 합니다. Тэгэхээр нэр үгэн дээр залгаад гэдэг гэж байна лээ гэж хэлсэн гэсэн үг байна тий. За, дараагийн дөрөв 기가 무섭게 гэдэг маань тэгэнгүүтээ гэсэн үг байна. За, тэгэхээр үйлдэл үндсэн дээр шууд залгана шүү дээ. Ямар нэгэн их шиг жиргэлэхгүй. Одоо энэ дээр бол их шиг жиргэлжсэн те гэдэг их шиг жиргэлсэн. Энэ дээр бол шууд залгана гэсэн үг. 그는 자리에 앉기가 무섭게 새로 시작하는 사업 이야기를 꺼냈다 гэж. Тэр ингээд суунгуудаа дөнгөж суумгацаал шинээр эхэлж байгаа бизнесийн талаар яриа дэлгэсэн гэсэн. 꺼내다 гэхээр юм дотроос гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. 자, 그 작가가 쓴 책은 서점에 나오기가 무섭게 다 팔려서 금세 베스트셀러가 됐다. гэхээр тэр зохиолчийн бичсэн номын дэлгүүрт гармагцаа бүгдээрээ зарагдаад тэр дараа 베스트셀러 болсон гэж. 한국 사람들은 만나기가 무섭게 나이를 묻는 경우가 많아 외국인들이 예의가 없다고 오해하는 경우가 있습니다. солонгос хүмүүс уулзмагцаа нас асуудаг тохиолдол их байдаг учраас гадаад хүмүүс хүмүүжүүлгүй, соёлгүй гэж буруу ойлгох тохиолдол байдаг гэж. 무슨 전화인데 벨이 울리기가 무섭게 받아 지난번 면접 시험 결과를 전화로 알려준다고 했었거든요. 자, ямар дуудлага гэхээр одоо утас дугуйрмагц авдаг байна гэсэн чинь өнгөрсөн удаа нөгөө ярилцлагын шалгалтын үр дүнг буюу ярилцлагын шалгалтын дүнг уцаар хэлж өгнө гэсэн байхгүй юу гэж. 와, 신문 기사에 댓글이 벌써 100개나 달렸어요. 그래요? 요즘엔 정말 기사가 올리기가 무섭게 사람들이 댓글을 다는군요. энэ сонины өгүүлэлт одоо тэр электрон сонин байх нь л дээ тий. Нөгөө сэтгэгдэл нь аль хэзээ 100 гараад тавигдсан байна гэсэн үг. Дальдаа гэхээр өлгөх гэсэн үг. Тэгээд одоо энэ дэр дараасаа өлгсөн тавьсан гэсэн үг. Даллиосоо гэхээр тавигдсан гэсэн үг. Даллида гэд бусдаар үлдэгд хэлбэр үүссэн байна. Тийм үү. Ойрдоо сүүлийн үед үнэхээр одоо сонины нийтлэл гармагцал хүмүүс сэтгэгдэл бичиж байгаа юм байна шүү гэж. За, дараагийн дүрм асо кронжи. Тэгснээс ч тэр юм уу, иннээс ч болсон юм уу гэсэн үг байна. 요즘 제일 인기 있는 배우가 출연한 영화라서 그런지 극장에 사람이 많다. сүүлийн үед хамгийн алдартай одоо алдартай байгаа жүжигчин тоглосон кино болоод ч тэр юм уу? 영화 гэдэг одоо нэр үг байгаа учраас расо гэдэг авсан юм шүү дээ. асо биш, расо. кино учраас ч тэр юм уу? кинотеатрт хүн их байна гэж. 한국 텔레비전을 통해서 면동을 자주 봐서 그런지 처음 왔지만 익숙한 느낌이 들어요. 자, солонгосын телевизээр 면동 одоо их
байн үзснээс ч тэр юм уу анх удаа ирж байгаа боловч ийм дассан сэтгэл төрж байна гэж байна. За 한국 사람들은 정이 많아서 그런지 버스에서 무거운 가방을 들고 있는 사람을 보면 가방부터 받아주려고 합니다. Солонгос хүмүүс одоо сэтгэл сайхан учраас тэр ч юм уу автобусанд хүнд цүнх өргөж яваа хүнийг харвал цүнхийг одоо авч өгөх гэж хичээдэг. Цүнхийг нөгөө одоо өөр дээрээ тавьж тэр хүнийг одоо чөлөөтэй болгох гэж хичээдэг гэсэн. 민재 씨, 무슨 일이에요? 컴퓨터가 고장났어요? 컴퓨터가 바이러스 감염돼서 그런지 자꾸 다운이 되네요. 민재, 윤 ямар болоо. компьютер чинь эвдрээ. компьютер вирусээр халдварлагдсан буюу вируссэн учраас ч тэр юм уу байн одоо унтраад байна гэж. 다운 гэж англи үг шүү дээ. 다운 되다 гэхээр унтрна гэсэн үг. 이번 시험에는 꼭 합격할 자신 있지요? 저는 왠지 이번에도 떨어질 것 같아요. 지난번 시험에 떨어져서 그런지 자꾸 자신이 없어지네요. 자, энэ удаагийн шалгалтанд заавал тэнцэн гэсэн итгэл байна уу гэж байгаа үстэй гэж. Би яагаад ч юм энэ удаа унах юм шиг байна. Дөрөвч удаа шалгалтанд унснаас ч тэр юм уу их одоо өөртөө итгэлгүй болсон гэж. Шашин гэдэг маань өөртөө итгэх итгэл тэгээд овсож идэ гэхээр алга болох гэсэн үг. За ингээд нэг бичлэгээ дуусгая.